За бүгдээрэнд нь орой минь. За сүүлийн YouTube-ийн бичлэгэн дээр болохоор нөгөө бичлэг маань 100 лайк хүрэх юм бол эдгээр зүйлсэн талаар ярилцсанаа гэдэг энэ өөрийнхөө арга барилын ашигладаг нэг шаардлагатай нэг хэсэг зүйл бүдэг зүйлсийн талаар оруулаад орхисон байсан те. 25 онд ер нь бол сурах шаардлагатай зүйлсээ гэдэг. Тэгээ нөх маань 100 лайк хүрсэн байлаа. Би ерөөсөө анзаарахгүй яваадсан. Тэгээд ойр дугаас YouTube-ийн бичлэг хийгээг болохоор яг энэ сэдвэрээ дахиад нэг гоё тоош бөгөөд тодорхой видеог санаатай. За тэгээ 25 онд миний яг өөрөө маань ашиглах арга барилд маань хэрэг болох эдгээр 5 зүйлсийн талаар би бол ярих юм аа. За тэгээ эдгээр 5 зүйлсээс хамаарат зарим тохиолдолд аль нэгэн дутуу байх үе ч гэдэг юм уу те. Хамаагүй нэг уян хатан байдалтайгаар яг энэ эдийг мэдж байгаа бол тодорхой хэмжээний чиглэлд хамгаалдаг болчихно гэсэн бодолтой байна. За тэгээ ямар ч байсан сэдвийн өрөөнд болохоор өнөөдөр эхлээд liquidity гэж байгаа. Та нэлээд сонсож байгаа. За хоёр дахь нь болохоор market structure буюу маркетинг бүтэц маань байгаа. Зах зээлийн чартны бүтэц гэсэн. За тэгээ та гэдэг ороод ирнэ. Interbank price delivery algorithm гэдэг. Энэ болохоор нөгөө ханшиг хөдөлгдөг алгоритм байдаг гэж бид нар мэднэ те. Тэгвэл тухайн алгоритм хаанаас хаашаа юуны хооронд яаж ямар үед огцон хөдөлгөөн яваад ямар үед консультейшн болоод байгаа юм бэ гэдгийг ойлгох шаардлагатай зүйлс бол энэ хятад дотор байгаа. За тэгээ time based levels бол бид нар цаг чухал гэдэг байгаа шүү дээ. Би ягаад дандаа Нью-Йорк дээр ярилцъя гэдэг юм те. Тэгээ Нью-Йорк тэр дундаа те ягаад 10:30-аас Монголын цагаар 10:30-аас маркет нэгт үеэр ярилцаад ягаад тэр макро цаг нь хараад байдаг. Цагийн чухал талаар хайлт ярилцсан. За тэгээ multi time frame analysis буюу том цагаасаа жижиг цаг руу ихэнх оруулж гарах үе гэдэг талаар яриад өнөөдөр хөвчлөд баснаа. За ямар ч байсан liquidity-гийн хувьд рекорд хийж байна. Бид нар эхлээд энэ яг ямар очтой үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За liquidity бол ханшны одоо тодорхой хэмжээний хамгийн их мөнгө болон захиалгад төвлөрсөн тодорхой үнийн цэгийг бид нар liquidity гэж нэрлэдэг. За тэгвэл хүмүүс ихэвчлэн хаана liquidity байдаг вэ гэдгийг өөр нэг мэрэгжлийн нөгөө те дом харж байгаа хүмүүс ч гэдэг юм уу, order flow харж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те. Эсвэл heat map хардаг хүмүүс байвал эдгээрийг тухайн одоо нөгөө төлбөрийн төлсөн ашиглаад за энэ хэмжээд энэ газар тодорхой хэмжээний liquidity цугларсан байна шүү гэж харж болдог. Гэхдээ тухайн хэрэгслүүд байхгүй ч гэдэг юм уу те. Яг ICT-гээр харилцдаг хүмүүсийн хувьд liquidity-г хамгийн байж болох боломжтой газрууд гэвэл тодорхой хэмжээний high болон low цэгүүд дээр л байгаа гэж үздэг. Мэдээж ханш зүгээр нэг шулуун нэг чиг төсдөггүй, шулуун нэг цэгт ундаггүй. Энэ маань яг хав тодорхой хэмжээний high low ингэ явдаг. За мөн тодорхой чиглэлийн хугацаанд low high ингэ явдаг тийм. За тэгвэл энэ унж байгаа хөдөлгөөн маань яг яагаад унаад байгаа юм гэхээр эдгээр биднэрт үлдээсэн low цэгүүд буюу энэ ловод дээр цугларсан liquidity-г хамахын тулд уналтын хөдөлгөөн орж ирээд байна. Одоо бид нарт дараа нь юу үлдчихэж байна? Тэр high цэгүүд нь үлдээд ирж байна те. Тэгэхээр дараа тодорхой хэмжээний хүчтэй зон дээр те support ч гэдэг юм уу юу ч гэдэг юм те. ICT-гээр те том цагийн fair value gap юу ч хийж болно. Чухал цаг дээрээс чиглэлийн өөрчлөлт гарч ирэх юм бол эргээд яах юм? Энэ үлдээсэн high нэг байна. Liquidity-г авлаа, уналт орж ирлээ. Liquidity-г авлаа, уналт орж ирлээ. Liquidity-г авлаа, уналт орж ирлээ. Liquidity-г хамлаа. За энэ хамт явагдаж байгаа хөдөлгөөн маань өөрөө давхар бас энэ хаяадынхаа liquidity-г давхар аваа явж байгаа гэсэн үг байна. За тэнгууд яг энэ бүтэн нөхцөлийг бид нар market maker модель гэж нэрлэдэг. Тодорхой хэмжээний liquidation цуглуулж уналт явагддаг. Дараа нь үндсэн чиглэлийн хөдөлгөөн явагддаг. За market maker модель бол зөв ийм энгийн бас биш. Энэ цаашаа бол яриул зөндөө урт сэдв байгаа. За гэхдээ өнөөдрийнхөө бичлэгэн дээр би market maker моделийг бол оруулахгүй. Ягаад гэхээр нэлээд том цогц сэдвээр дараа нь бичлэгээр та тастаа ярингаа орно. За тэгвэл яг энэ ч харж байгаачлан liquidity бол тодорхой хэмжээний захиалгад төвлөрсөн. За яагаад энэ high low дээр цэг ер нь төвлөрөх хэрэгтэй вэ? Яагаад захиалгад яагаад энэ дээр мөнгө байгаад байгаа юм? Яагаад гэх юм бол мэдээж бид нар трендийн дагуу арилждаг те. Трендийн дагуу арилжаж байгаа энэ бол нүдэн дээр харалтын илт доош уналтын тренд байна. Тэгвэл энэ уналтын чиглэлийн тренд дээр орж байгаа хүмүүс яах вэ? За энэ уналт орж ирэхдээ pullback дээр sell дарсан бол бид нэр stop loss-ыг энэ дунд нь ингэж тавьдаг үстэй. Энэ дахиад дэше үсэх боломжтой шүү дээ. Тэртээ тэргүй уналт гэж байгаа юм чи энэ оройг эвдэхгүй гэсэн үднээс энэ оройны дээр ингэж тавьдаг үстэй. Тэгвэл энд тавигдсан байгаа stop loss чинь бидний нөгөө цугларсан мөнгнүүд болоод байна. За эсрэгээрээ нөгөө retail арилжаачны хувьд support resistance ашигладаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгвэл энэ орой чинь бидний support юм уу эсэргүүцлийн бус болоод ороод ирж байгаа гэсэн. Тэгээ эргээгээд энэ ханш маань яах вэ? Дээшээгээ эвдэрх юм бол
Өөш. Явчлаа. Энэ. Эргээгээд энэ support чинь өөрөө дээшээ одоо биш resistance чи эвдэрлээ гэж бодоход нөгөө breakout-аар ажилладаг хүмүүс чинь энэчнээс buy дарна гэдэг buy limit stop buy limit ордер тавьсан байж таа. Тэгэхээр энэ high-зэг чинь өөрөө тодорхой хэмжээний маш их хэмжээний liquidity агуулгач. Тийм ч учраас бид нар зүгээр нэг хамаагүй random high бас low зэг байна гэж анзаарч байна. Намаагүй энэчнээс short ороод уналтын хөдөлгөөн явуулаад дахиад pullback нь орж ирэх юм бол дараагийн хөдөлгөөнд явах. Энд орсон байсан хүмүүсийн liquidity чинь энд байсан бол одоо дараагийн pullback орж ирээд ийшээ доош stop loss зөөчнтэй. За тэгвэл энэ ч дахиад нэг resistance үүсчихлээ шүү дээ. Тэгвэл нөгөө buy order тавьсан байж байгаа жоохон төвчээр багтаа нөхдүүд чинь энэ дээр үжсэн buy хийсэн оролт нь энэ доошоо шилжээд ороод ирэх байхгүй. Тэр шилжиж байгаа хөдөлгөөнүүд чинь дандаа энэ high болон low зэг өдр байгаа учраас энэ дээр liquidity цугларна гэж яриад байна. Ялгаа ах өсөлтийн хөдөлгөөн дээр ч гэсэн өсөлт явлаа pullback. Энэ pullback дээрээс дээшээ uptrend дэмжин бид нар энэ pullback дээрээс buy дараад stop loss-ийн лавнд орол тавьжтай боломжтой. Асетгээр бол энэ чи fair value gap байлаа гэж тэгтээ яг бид нь fair value gap-ийн доор эндэж гэдэг юм дээр ч гэдэг юм дээр ч гэдэг. За тэгээ артаас нь дахиад энэ зөвлөгөн дэше гараад ирлээ pullback нь ороод ирэх юм бол яг энэ лавдаар л тавьж. Тэгвэл бид нэр энэ liquidity-г яаж ашиглах вэ гэхээр энэ зэг үднээс бид нар buy ярилцаанд орохын хооронд машины чиглэл өөрчлөгдөх үед эдгээр liquidity-г авнаа гэсэн ойлголттойгоор sell ярилцаанд орно гэсэн. Тэгвэл яг бид нарт энэ лав зэг байна, энэ лав зэг байна, энэ лав зэг нь хамагдаад pull shift явагдаад pullback үнцүүлэх юм. Доошоо орж ирнэ гэсэн. Эдгээр лавуудыг авч байгаа бид нар хоосон те магадгүй бодъё. Энд би за магадгүй энэ хөдөлгөөн дээшээ тренд үргэлжчихлээ гэж байна. Би энэ дээрээс buy ярилцаанд ороод магадгүй эсэл энд ор тавьчлаа гэж байна. Би ярилцааныхаа типик хаана авах юм? Амар тодорхой зэг байхгүй те. Тэр холын энэчээ бүр аль хэдэн 10 жилийн өмнө явагдсан. За одоо нэг хүчтэй спорт байлах юм бол би одоо тэр хүртэл хүрнэ гэдэг ингээд swing ярилцааны гэж барих уу? Ямар ч тодорхой арилжааны ашиг авах зэг нь тодорхойгүй те. Тухайн өдөржингөө өссөн байж байгаа. Дахиад бас нэг байдад явуулах байхгүй. Харин тэрний оронд бид нар энэ liquidity-г ойлгоцсон байгаа тохиолдолд үнэхээр ханшны чиг өөрчлөгдөв гэж үзэх юм бол ядаж бид нарт ашиг аваад гарах тодорхой зэг маань гараад ирж байна л гэсэн. Окей. Liquidity бол юм л гэсэн. За тэгэхээр одоо бид нэг зүйлийг ойлгосон юм дээрээс. Юу ойлгосон бэ гэхээр ханш зүгээр нэг хөдлөөд байдаггүй. Зүгээр хүмүүс buy sell дараад үнийг хөдөлгөөний дундаас үсэх хөдөлгөөн биш. Энэ бол тодорхой хэмжээний алгоритм ханшийг хөдөлгөж байгаа. Хөдөлгөхдөө яг энэ liquidity болон энэ захиалга stop order байгаа зэгүүд рүү төвлөрч хөдөлгөө гэдгийг ойлгож байгаа гэсэн. Магадгүй тодорхой хэмжээний доошо тренд үүслэе гэж яхах юм бол одоо нэг buy ярилцаанд орж байгаа stop loss-уудаас илүү sell ярилцаанд орж байгаа хүмүүсийнх нь биш ээ sell орж байгаа хүмүүсийнхээс илүү buy ярилцааны stop order-ууд нь их байсан те. Энд дээрээс магадгүй breakout хийгээд buy нэгжсэн хүмүүсийн stop loss-ууд нь илүү өндөр байсан учраас нэг тодорхой хэмжээний хугацаанд үргэлжлсэн үнэлт явцсан л гэсэн. Түүнээс зүгээр энийг бид нар доошо тренд байна те. За энэ дээрээс ингээд тренд лайн татангуудаа за энэ эсэргүүцэх юмстай. За энэ чинээс орж ирээд бид нар sell нэг гэсэн ойлголттой биш. Эсрэгээрээ ханш маань үнэхээр чиглэл өөрчлөгдлөө. Дараа эдгээр хаа идэвхтэй нэг гэсэн ойлголтоор buy ярилцаанд ирнэ л гэсэн. Ингээ ярихад бол амархан ч гэсэн яг чартны хөдөлгөөн дээр харахад хэцүү байдаг те. За liquidity бол юм байна. За маркетинг бүтэц гэдэг нэг жоох ядаргаатай юм ороод ирнэ. Бид нар бүгдээрээ анх сурж байсан те. Одоо нэг нэлээд ганц хоёр жил арилж яйсан хүмүүс маань даваг мэдэн те. Энэ бол даваараа дээш тренд байна те. High low high low high гэсэн. За тэгвэл энэ жишээг авч үзэх юм бол хэрвээ энэ pullback орж ирэх юм бол бид нар high дахиад энэ high-г авна гэсэн онцтой байдаг. Гэхдээ энэ high маань дээшээ гарч ирэлгүй сэргээрээ энэ low ивчих юм бол за dow өдрөө доошоо чиглэлтэй болж байгаа юм ингээд үндсэн lower low хийх гэсэн онцлогоор ер нь бол чартыг уншдаг тийм үү. За тэгвэл том цаг дээр бол энэ айгүй гоё цэвэрхэн харагддаг. Гэхдээ яг энэ том цагийн энэ хөдөлгөөний хэдүүл энэ одоо daily ч юм уу 4 цаг ч юм уу 1 цагийн чарт гэдэг гэж бодоход 15 юм уу 5 минут руу ороод ирэхээр толгой хэрэгждэг. Down уншигддаг. Энэчнээстэй high low хийжсэн high low хийж яваад доошоо энэчнээс low идэрчлээ гэж хараад доошоо явлаа гингод сэргээрээ дэше гараад ирдэг. Тэгэхээр low үсгэлээ low high low гэж хагаад low идэрлээ гэж дахиад дэше гараад ирдэг. Тэгэхээр чиглэл тодорхой болчихсон. Дэше үсгэх гэдэг юм уу, унах гэдэг юм уу, яах гэдэг юу ч мэддэг те. Баг цагийнхаа хөдөлгөөнийг ойлгож чадаагүйгээс болоод бид нар түрүүний энд ярьсан liquidity өөрөөсөө болчиход байдаг гэсэн. За тэгвэл энэ liquidity-г бид нар ойлгочихж байгаа юм чинь тодорхой чиглэлийн liquidation хамсны дараагаар ханш огцом хүчтэй хөдөлгөөн явагддаг гэдгийг тань харж сурах хэрэгтэй.
Яг энэ pullback явагдаад үндсэн хөдөлгөөн эхлэхгүй ч гэдэг юм. Эсвэл яг энэ үндсэн хөдөлгөөн дуусаад огцон pullback орж ирэх. Эдгээр үед чинь өөрөө яг тодорхой хэмжээний liquidation хамагдаж дууссан учраас огцон муналт юм огцон өсөлт орж ирдэг. Тэгвэл бид нэр энийг яаж анзаарах вэ? За түрүүн ярьсанчлан энэ ловдор бид нэр liquidity байгаа. Өсөлт гарч ирсэн, унталт авч ирсэн. Гэтэ энэ ловгоо эвдэлгүүр дахиад нэг жижигхэн хай гарцсан. Энэ дээр байгаа liquidity байгаа. Энд чинь унталт орж ирсэн, энэ ловыг эвдэг өсөлт гарч ирсэн, энд дор liquidity байгаа. За тэгсэн ханшаасан. Энэ хаяг авч чадаагүй өмнөх хаяхаа liquidation-ыг хамсан уу? Хамсаа. Liquidity амлалтаа өгчлээ. Өнцөдлөхөө pullback нь орж ирээд доошоогоо pullback орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй энд үлдээсэн лоо болон энэ лоогоо тодорхой цагийн хугацаанд амлалт орж ирлээ. Өгсөн үндсэн шийд хөдөлгөөн. Үндсэн одоо хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. За тэгээ унталт орж ирлээ, pullback өгдлээ. Бид нарт лог цаг үлдээлээ. Энэ юу? Liquidity. Тэгээ high, lower low гэсэн энэ дээр high үлдээсэн. Энэ бол liquidity. Тэгээ lower high, lower low гэсэн энэ low үлдээсэн liquidity. Уналтаараа энэ хоёр лоогоо авсан sell side liquidity-г хавчлаа. За тэгвэл эсрэгээрээ бид нарт одоо дараа нь юу үлдчихэ? Энд дор liquidity энэ лоогоос өөр үлдээгүй те. Ингээ харах юм бол high low higher high гэсэн. Лоогийнхоо хувьд бол үндсэн чиглэлээрээ өсөлт унаалт өсөлтгээ гараад ирсэн байна. Нэг улаан ангар тэмдэглэжээ. Тэнгууд энэ лог чинь бидний liquidation хамж унж орж ирсэн гэдгээрээ дээрэс нь том цагийн доовороо эвдрээгүй байгаа хүчтэй лог. Тэгэхээр бид нэр энэ ловыг эвдрэхгүй гэж үзээд энэ дор liquidation хамагдаж дууссан бол тодорхой хэмжээний чухал цэг дээрээсээ бид нар buy ярилцаанууд хайж эхэлнэ гэсэн. За тэнгууд энэ дээрээс бид нарт дараа buy ярилцаанд орлоход TP буюу ярилцааныхаа ашиг хаанах вэ гэхээр бид нарт дахиад нэг TP авах liquidity энд байна. Хоёр дахь нь энд байна. Liquidation авлаа магадгүй pullback орж ирлээ. Энд нэг жижигхэн лоо байсан байж магадгүй те. Энэ лоогоо хамж орж ирээд өнцөдлөх. Ингээ харах юм бол ханш дандаа liquidation хамж хөдөлдөг. Үргэлж liquidity хамж хөдөлдөг. Ан liquidity байна. Тэрний дагуу л хөдөлдөг гэсэн. Sell liquidity. Ойлгомжтой. За одоо тэгвэл энэ liquidation гэдэг хөдөлгөөнийгөө хаана яаж таних вэ гэхээр биднэрт маркетинг нэг чухал бүтц байгаа. Тэр нь юу вэ гэхээр AMDX буюу нөгөө accumulation болон завсрын хөдөлгөөн гэсэн үг. За manipulation буюу манипуляцийн хуурмаг хөдөлгөөн гэсэн. За тэгээд distribution буюу үндсэн хөдөлгөөн. Энэ гурван цикл маркетинг хувьд бол байнгын давталтаастай явждаг. Ээлжлээд явждаг. Нэг бол accumulates буюу завсрын биднэрт liquidity цуглуулсан удаан хөдөлгөөн явагдаж байдаг. Энэ хөдөлгөөний ардаас manipulation буюу огцом нэг хурц хөдөлгөөн орж ирдэг. Энэний дагуу хүмүүс трендийн дээшээ үргэлжлэж орж ирээд buy ярилцаанд ордог бол энэ маань хуурмаг хөдөлгөөн байж тараад үндсэн distribution буюу уналтын хөдөлгөөн маань орж ирдэг. Үүнийг бид нар accumulation буюу завсрын consolidation хөдөлгөөн, завсрын хөдөлгөөн гэж яригддаг. Яг би бас нэгтэй мэргэжлийн тодорхой нэршлиг хэлж мэдэхгүй байна. Яг тэгэхээр маш олон арга барилтай хүмүүс өөрсдөө нэрлэлсэн байгаа. Учраас би яг ICT-ийн хэллэгээр ярьчих. За тэгээ manipulation буюу хуурмаг хөдөлгөөн, үндсэн distribution хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэж орж ирдэг. Тэгвэл бид нэр ихэвчлэн manipulation-ыг л таньж олдог байх шаардлагатай гэсэн. Энэ consultation гэдгийг бид нар мэдж байгаа бол угаасаа энэ чинь ярилцаанд орох шаардлага байхгүй те. Бид нар энэ чинь уналтайгаас sell орсон ч алдна, өсөлттэйгээ buy орсон ч үндсэн хөдөлгөөний хаардаа stop loss хөл. Тэгэхээр энэ accumulation дээр бид нар ямар ч харилж байгаа. Эсвэргээрээ энэ manipulation эхэлж байна гэж хараад үнэхээр тэрийг тааж чаддаг гэх юм бол магадгүй те. Энэ manipulation эхлэхийн өмнөхөн бас нэг жижиг manipulation бас үүсгэлтэй. Тэрийг авч үзэж байна. За энэ хөдөлгөөнийг түрүүний саяны энэ зургалтайгаа харуулад үзэх юм бол юу харагдаж байна гэхээр accumulation, manipulation, distribution. Accumulation, manipulation, distribution гэсэн ийм хөдөлгөөн үсэж байгаа. Энэ бол чартыг байнга ээлжлээд автагдчихад маш хүчтэй их хэмжээний liquidity хамсны дараа зайлшгүй тодорхой хэмжээнд consolidation буюу accumulation завсрын хөдөлгөөн явагддаг. Тухайн liquidity хамагдаж дууссаны дараагаар энэ яагаад явж байгаа юм гэхээр дахиад маркетийн хувьд бол тодорхой хэмжээний range одоо liquidation үлдээгүй байдаг. Яагаад гэхээр огцом өсөлтийн хөдөлгөөн дэр чинь хангалттай low high цэг үлдээдгүй шүү дээ. За тэгвэл ардаас нь manipulation буюу энэ хуурмаг хөдөлгөөн орж ирээд үндсэн distribution буюу өсөлтийн pullback маань орж ирээд энэ liquidation-уудыг авсны дараа дахиад нэг жоохон consolidation явж байгаад танд доош manipulation орж ирээд үндсэн distribution гэсэн хөдөлгөөнөөр ханш хөдөлж яадаг. За энэний хажуугаар завсар мэдээж юм шулуун дэш үсгүй нэ жижигхэн хайлоо хоёрын оронд swing low үлдээдэг. Тэдрийг бол тоохгүй өгчихс болно. Дараагийнхаа pullback-ын дээр одоо ашиг авах боломжтой TP-ний бүс гэдэг
арчиж болдог гэсэн. За AMD мэдээлэл гэж байна. За тэгэнгүүт одоо хэдвэл яг эдрийг ч одоо хаанаас нь орохын, аль үед нь орохын, аль цагт нь орохын, эзэд нь орохын гэдгийн тулд IPTA болон энэ time based level-үүдийг ойлгох шаардлагатай. За тэгэхээр би эхлээд time based level-үүдийг ярьж. За time based level-үүдийг бид нэр зүгээр нэг random high low цагийг liquidation болгож ашиглахгүйгээр тодорхой цагийн хүрээнд үүссэн хамгийн чухал high low цагуудыг бид нэр тэмдэглэх хэрэгтэй болно. За энэ дээр болохоор daily-гийн буюу тухайн өдрийн хамгийн дээд цаг болон хамгийн доод цаг. Нэг session гэдэг байна. Лондон, Нью-Йорк, Аз, Сидней гэдэг дөрвөн session байгаа тийм. За ICT-ийн хувьд бол Аз, Лондон, Нью-Йоркийн AM, Нью-Йоркийн PM гэдэг дөрөв байна. Эдгээр дөрвөн session-ы high болон low цагууд хамгийн чухал liquidation агуулгдсан цагууд байгаа. За тэгээд дээрэс нь quarter буюу тухайн нэг session доторх хэрэглэгч нь дотор нь 4 хуваачиж байгаа. Энэ ингээд нийлээд Лондонгийн session гэсэн бол за Лондонгийн session эхний хэсэг дээр бол consultation, хоёр дахь session дээр manipulation, гурав дахь session дээр distribution, дөрөв дэх дээр нь үргэлжлсэн хөдөлгөөн үү эсвэл эсрэг чиглэлийн хөдөлгөөн эхлэх үү гэдэг тодорхой хэмжээний quarter-ийн онол ороод ирдэг. За энэ quarter-ийн онолын талаар би дараагийн бичлэгээрээ таадад дэлгэрэнгүй орох учраас энэ үрээ төрдөө хэлчихье. За тэгээд month, week, year хэллүүдэд гэж байгаа. Бид нар monthly-гийн high low ч чухал, weekly-гийн high low ч чухал, бүтэн жилийн хугацаанд үүссэн high low ч чухал. Эдгээр цэгүүд маань маш хэмжээний liquidity агуулгачаадаг бөгөөд үүнийг бид нар time based liquidity гэж нэрлэдэг. За тэгвэл ханш маань огцом хөдөлгөөнүүд маань эдгээр time based liquidity авагдсны дараагаар их хвчлэн явагддаг. Эсвэл эдгээр high low цэгүүдээ авахын тулд хөдөлж яадаг гэсэн. Окей, за энийг бол ойлгочлаа. За тэгвэл энийг төрдөө өргөч. Энэ лөө эргээд хэдүүлээ. За тэгвэл яг хаана арилжаанд орох вэ гэдгийг бид нарт IPTA хэлж өгнө. IPTA гэдэг үг маань болохоор Interbank Price Delivery Algorithm гэж байна. Энэ алгоритм болохоор нөгөө ханшийн хөдөлгөөд байгаа алгоритм байна. Энэ ханшийн хөдөлгөөн дээр биднэрт гурван чухал зүйлс байна. За энэ дөрвөл юм л та. За fair value gap буюу нөгөө imbalance хөдөлгөөн байна. За энэ imbalance гэдэг үгийг орчуулах юм бол тэ тодорхой хэмжээний одоо тогтворгүй цаг гэсэн. За их хэмжээний buy-рууд орж ирээд buy захиалга өгсөн байсан арилжаанд орж амжаагүй одоо хөдөлгөгч гэдэг юм уу те. Огцом хэмжээний боломж олгохдохгүй шудраг бус одоо монголоор орчуулвал unfair гэж нэрлэдэг те. Шудраг бус огцом хөдөлгөөн явагдсны дараагаар тухайн огцом хөдөлгөөнийг rebalance буюу тодорхой хэмжээний тогтворжуулахын тулд иргэн pullback орж ирдэг хөдөлгөөнийг хэлж байгаа. За тэгвэл энэ fair value gap-ыг бид нар за одоо энэ дэр нэг айхтар дэлгэрэнгүй тайлбарлаад явах нөгөө миний бичлэгнүүд донд угаасаа байгаатай чам руу хичээлдэг. Гурван лааны бүтцсэн. Ногоо гэсэн гурван лаа хэлдэг шүү дээ. Энэ гурван лааны 1-р лааны high цэг, 3-р лааны low цэгийн дунд тодорхой хэмжээний завсар үүсэж байх юм бол үүнийг бид нар buy side imbalance буюу BC өсөлтийн fair value gap BC гэж нэрлэдэг. Тэгвэл энэ зай завсар үүссэн шалтгаан нь болохоор нөгөө unfair хөдөлгөөн чинь явагдаад үүнийг rebalance хийж байгаа хөдөлгөөнийг маань fair value gap руу орж ирж байгааг хэлдэг байна. За тэгвэл энэ gap-ын дээрээс бид нар хөвчлэн buy болон sell оролтынхоо таамагийг гаргана. Окей. За үүний дэлгэрэнгүй та бусад төмийн бичлэгээс үзээрэй. За тэгээд дараа order block болон breaker block байна. За order block маань тодорхой хэмжээний өсөлт явагдаад энэ өсөлтийн артаас тодорхой хэмжээний уналт орж ирээд энэ уналтыг улаанаар тэмдэглэж. За энэ уналтын артаас дахиад үндсэн чиглэлийн өсөлтүүд гарч ирсэн тохиолдолд бид нэрээр order block үүсэж байна гэж харж байна. За энэ бол бас тийм энгийн ойлголтоос биш шүү guys. Зүгээр нэг random order block-уудыг хэдүүлээ авчих гэдэг талтай. За тэгээ энэ дээрээс order block нь юу юм бэ гэхээр энэ өсөлтийг энэ сүүлийн өсгсөн энэ өсөлт маань энэ хаяа эвдэд гарч ирсэн баз энэ хаяаг эвдэж гарч ирсэн. Дээрээс нь энэ хүчтэй өсөлтийг үүсгэсэн захиалгын блок маань энэ хоёр улаан candle буюу улаан лаа юм аа. За тэгвэл хань шахах юм. Rebalance хийж байгаа хөдөлгөөн маань энэхүү order block дээрээс хөдөлгөөн маань их магадaltaй гэж үзээд buy юм уу sell арилжаанд дөрөх таамагуудаа гаргаж байгаа гэсэн. Ойлгомжтой тийм. За breaker маань shit энэ ястглаа. Нэстгч.
breaker block маань болохоор яг эвдэрсэн order block гэж нь хэлээд байгаа. Одоо энэ дээрээсээ энэ order block байж хахад энэ order block-ыг маань доошоо эвдээд ороод ирэх юм бол энэ маань эсрэгээрээ breaker block бол. Заримдаа хүмүүс энийг mitigation block гэж хэлээдэг. Гэхдээ би тэрийг бол нэг айхтар яриавчил судлаагүй учраас үнэхээр мэдэхгүй байна. Яг биш магадгүй. За энэ breaker маань ямар үүрэгтэй гэхээр яг л адилхан order block-ийн үүрэгтэй. Тухайн breaker дээрээс ханш маань үндсэн хөндлөлт оруулж ирнэ. Тэгэхээр энэ унсан хөдөлгөөн чинь unfair хөдөлгөөн movement буюу тодорхой хэмжээний захиалгуудад багтаагүй хүмүүст зориулсан энгийн rebalance хөдөлгөөн явагдаад байна. Ойлгомжтой байна. Тодорхой хэмжээний discount бүс рүү оруулаад байна гэсэн үг байна. IPTA гэдгийн PDA гэдэг маань тэгэхээр бас PDRA гэж ярьдаг. Premium discount rate. Premium discount rate гэдэг нь болохоор нөгөө тодорхой хэмжээний үнэтэй бүс, хямд бүс гэх бас өмнөх бичлэгүүдээр маань баг. Тэднийг бас та сайн үзээрэй. Окей. За, inversion fair value gap гэдэг байна. Inverse. Энэ болохоор түрүүчийн ярьсан нөгөө гурван лааны high low-д үүссэн fair value gap маань доошогоо эвдрээд ороод ирсэн тохиолдолд бид нар үнийг inverse fair value gap үүсчээ гэж байна. Inversion fair value. Тэгвэл энийг яах вэ? Эргээд ханш маань нэг бол нөхөн. За нэг бол бүргэлжсэн шууд уналтал явах магадaltaй гэж үздэг. Энэ өсөлтийн одоо та имбалансыг маань rebalance хийхдээ тэр чигтээ эвдээд гараад ирэх юм бол ханш маань чиглэл ирэх дохио гэж харж болдог. Тодорхой хэмжээний нөгөө түрүүний ярьсан чухал time based liquidity-г маань авсны дараагаар inversion fair value gap үүсэх юм бол эсрэг чиглэлийн хөдөлгөөн эхлэх магадлал тун өндөр боллоо гэж харж байна. Ойлгомжтой байна. За тэгвэл одоо энэ liquidity хамт хөдөлгөөнийг хэдүүлээ ойлгосныхоо дагуу нэг тавьчлаад ярьчээ те. За биднэрт buy side liquidity буюу тодорхой хэмжээний session юм уу quarter. За Лондонгийн high low ч гэдэг юм. High болон low зүгүүд байлаа гэж бодъё. За тэгээд Нью-Йорк эхлээд магадгүй үндсэн өсөлтийн хөдөлгөөнөөр Лондонгийн high-г хамаад ороод ирлээ те. Энэ болохоор за previous өмнөх өдрийн ч байна уу, session-ч байна уу нэг тодорхой чухал цагийн одоо high гэдэг x-ээр тэмдэглэж байна. За энэ дээр нь болохоор previous x low цаг гэж тэмдэглэж байна. За тэгвэл эдгээр чухал цагийн маань high цагийг одоо ингээд хамт явагдсан тохиолдолд эдгээр хамгийн түрүүний идеологи юу вэ гэхээр энэ рейнжийн доторх 50% хөдөлгөөн маань нөгөө equilibrium маань хаана гэж тийгээд бодож байгаа 0.50% нэг байна. Энд liquidation хамагдаад үнэхээр бид нарт shift өгөх юм бол нөгөө market structure shift буюу бас өмнөх бичлэгнүүд байгаа та тэрийг үзээ. Доошогоо чиглэлийн эргэлсэн хөдөлгөөн эхлээд эргээгээд энэ маань pullback маань одоо нөгөө IPTA-гийн маань fair value gap гэдэг юм уу те. Энэ уналтын тохиолдол төр бол CB гэж нэртэй. Sell side imbalance. За эсвэл энэ дугаар breaker маань гэдэг юм уу те. За эсвэл энэ өсөлтийг үүсгэсэн те inversion gap гэдэг юм уу те. Эдгээр чухал цэгүүд маань гоё таарад имбалансаа rebalance хийчээд үндсэн хөдөлгөөн хаа хүрэх вэ гэхээр энэ рейнжийнхаа хагасны 50% руу ирэх боломжтой хамгийн боломжтой. Бид нэр энэ ч ихний арилжааныхаа TP-г авна. Тэр энэ бол үндсэндээ TP1 гэсэн үг. За заавал 50% гэхийн оронд магадгүй энд бид нартай нэг хурц хөдөлгөөний юм лов цэг байж болно шүү дээ. Тэгвэл яхаа лов цэг дээр liquidation байдаг гэдгээрээ бид нар энэ ловд дээр ойрхон те олон нэг хэрсэн 2 ба түүнээс дээш риск рewardтай арилжаанууд энэ лов дээр авах боломжтой гэсэн. За эхний TP авагдсан бол хоёр дахь TP маань яах вэ? Үнэхээр энэ чиглэлийн хөдөлгөөн батлагдсан гэвэл нөгөө IPTA-гаараа энд үүссэн байгаа CB-г маань ханш маань хөндлөх ёстой. Энийг хөндлөөд доошоо үндсэн хөндлөлт орох юм бол бид нар өмнөх сайклын лов цэг буюу магадгүй энэ Лондонгийн лов байв бид нар Лондонгийн лов хүртэл ханш маань унана гэд энэ хүртэл full TP аваад арилжаагаа хаах боломжтой болох нэ гэсэн. Гэх мэтчлэн би бол ашигладаг. За би тэгээд нөгөө ганцхан цаг гарan чартны ард арилжаа хийж суудаг учраас хөл бүтэн Лондон гэхээс илүү тэгвэл нэг цагийн лаг барих гэж оролддог. Өмнөх цагийнхаа high low-ыг авчаад доошоо биднэрт shift өгч гинөө өгөхгүй байна уу гэдгээс нь хамаарат чиглэл өөрчлөгдчихдөг гэсэн үг. За time based level-үүд юм ба. За одоо хэдүүлээ энэний төгсгөлд нэг жоохон live chart-н дээр жоохон дадлах юм аа. За сүүлд нь та хэдэд юу ярих гэж байлаа? Олон цагийн шинжилгээ гэсэн.
За олон цагийн шинжилгээ маань маш энгийн. Одоо саяны оруулсан бүх зүйлээ нэгтгээд том цаг маань үндсэн өсөлтийн хөдөлгөөнтэй байвал энэ өсөлтийн хөдөлгөөн маань unfair хөдөлгөөн байгаа. Энэ донд биднэрт имбаланс үүсгэсэн байгаа шүү дээ. Имбаланс маань өсөлтийн одоо нөгөө BC манд байлаа шүү дээ. Энэ BC-г үүсгэж байгаа хөдөлгөөн маань бага цаг дээрээ тодорхой хэмжээний high эцэг, low эцэг үүсгээд higher high эцэг, low гэд өссөн иймэрхүү чарт байна. За тэгээд тухайн имбалансаа ребаланс хийхин тулд чарт маань имбаланс руу орж ирнэ. Энэ хөдөлгөөн маань бага цаг дээрээ high low-г shift үүсгээд нөгөө л нэг уналтын хөдөлгөөн маань орж ирнэ. Орж ирэхдээ хаашаа яасан байх вэ? Энд байгаа liquidation-ыг авсан байна. За тэгээд энд байгаа бага цагийнхаа order block-ыг хөндлөх ёстой. Энэ донд биднэрт liquidation хандсан. Энэ хөдөлгөөний ардаас ханш маань low higher high гэдэг үндсэн чиглэлийн distribution хөдөлгөөн маань орж ирдэг. За ингээд харах юм бол энэ дээр бол ихэвчлэн accumulation, manipulation, distribution гэсэн энэ логик маань давхар байнга явж байна. За энэ логиктэй зэрэгцээд market maker модель судалж байгаа хүмүүс байвал нөгөө sell талын лог buy талын өсөлт гэдэг market maker buy модель ч бас харж болдог тийм. Тэгээ ингээд харахад бид нар imbalance rebalance хийсэн. Бага цаг дээр order block хөндлөсөн. Зарим нэгэн тохиолдолд энэ маань доошоогоо энэ лавгаа ч гэсэн давхар хамаад ороод ирдэг. Гэхдээ эцсийн үр дүндээ том цагийн лаа маань өөрөө энийгээ доошоо инверс хийгээл хаагдчихгүй бол хэр их вик татах нь хамаа байхгүй шүү за. Зүү татах нь хамаа байхгүй гэсэн. Зүгээрээ яаж эвдэлж болно. Бага цаг дээр бол тэр энэ gap чинь бол доошоогоо эвдлээд унаанд ороод ирж байгаа юм шиг харагдаж байгаа боловч том цагийн лаа маань дуусахаас өмнө эргээгээд татчихдаг тохиолдол байдаг байхгүй. Тэрэн дээр бол нэг хайхтар санаа зовоод байгаа юм байна. Хамгийн гол нь хэдүүлээ төвчээртэй үлээнэ л гэсэн. Тэгээ анзаарах юм бол бид нэр зайлшгүй liquidation хамлалт явагдаж байгааз. Яа? Тэгээ өсөлтийн чиглэл. За тэгвэл уналтын хөдөлгөөн яах вэ? Ялгаа авахгүй. Low, lower high, lower low. Энэ хөдөлгөөн маань өөрөө бага цаг дээрээ биднэрт энд одоо магадгүй нөгөө имбаланс үүсгэсэн байгаа шүү дээ. Докторгүй хөдөлгөөн. Докторч байгаа хөдөлгөөн. За энийг баг цаг руу наруулж харах юм бол дахиад хэмжээний lower high хөдөлгөөн явууллаа. Энд доор нэг дээшээгээ shift маягийн юм явууллаа тийм. Тэгээд дээшээгээ ийшээ орж ирээд 100 уналт явнаа. Энэ уналт орж ирнэ. Иймэрхүү харагдав. Энэ яаж юм гэхээр liquidation хамсан. Нөгөө энэ хавцаанаас ч үүссэн. Имбаланс чинь энэ дэр ингээ байж байгаа шүү дээ. Имбаланс дээр орж ирсэн. Энд байгаа нэг жижиг order block-ыг бас давхар хөндлөж явах хэрэгтэй. Би бол гэхдээ нэг хайхтар order block бол хардаггүй зүгээр. Энэ бол би зөв номын оролтын талаар л ярьж байгаа юм шүү. Эндээ бид нар liquidity-г хамсан доошогоо үндсэн чиглэлийн distribution орж ирнэ. Тодруулаад харах юм бол accumulation, manipulation, distribution. Market maker модельээр sell модель. Ингээл том цагаас бага цаг руугаа шинжилгээ хийж. Цагийн хувьд бол бид нэг ICD-ийн бүх концепцийг багцлав гэдэг нэгний видео байгаа. Тэрийг та заавал үзээрэй. Тэр дотор би яг наривчсан цагуудыг оруулсан байна. За тэгээ энэ time based liquidity чухал цагуудыг бас оруулсан байна. Ингээл болом яараа орлоо. Эдгээрийг та хэд гүнзгийрүүлээд те цаг гаргаад англи хэлтэй бол видеонууд үзээд судалж болно. Яа? Боломжтой. Хадгалсан шүү за. Туу жоохон саргаад цүрэтээд байна нэ. Би нөгөө микрофон залгацсан тэгж байгаа. Discord дээр чанга сонсогдож байж магадгүй за. YouTube дээр оруулахад гайгүй дуутай орчлаа. Тэгээд үзчих болно. Тэр нь айгүй ингээл simple ойлголцож байна. Хамгийн гол нь хаашаа яах вэ? Имбаланс буюу те докторгүй хөдөлгөөнүүдээ нөхөхийн тулд имбаланс нөхөхийн тулд хөдөлнө. Liquidity хангахын тулд хөдөлнө. Liquidity үүсгэхийн тулд хөдөлнө. Яг ханшны үндсэн 3 суурьчин бол яг ийм л байна. За хэдүүлээ одоо үндсэн чартн дээр шинжилгээ хийж үзье те. За S&P 500 жоох ойлгомжгүй. Тэгээ Nasdaq дээр хийчих. За энэ дээр хэсэг юм үзэж байгаа. За бүр дийлгээс нь хөрвүүлдэе л. За Nasdaq маань дахны 8-с хөрвүүлт харчаа те. За энэ дээр бол ханш манаас. Хайсан, лав. Хайрайсан pullback орж ирэх хэрэгтэй те. Pullback маань дараа нь яах вэ? Дахиад хайр хаях хэрэгтэй. Лавынхаа онлоор бол те. Гэхдээ
liquidation-ийн хувьд одоо бид нар all time high дээр байгаа учраас sell тал руугаа хөдлөх ёстой гэдэг чиглэлээр нь л авах ёстой гэсэн. За одоогоор бол бид нарт нэг айхтар онцгой мэдээлэл болоолаа. Хүлээн бид нар огцон мандалд орж ирж байна те. Pullback. За тэгээ энэ юун дээрээс өссөн. Өсөлтийн чиглэлийн тренд маань ипотагаа хөндлөөд энд байгаа fair value gap нөхөд өсөж байна те. За магадгүй энэ улаан маань жижиг бид нарт order block болоод ороод ирнэ. Өсөлт. За тэгсэн яасан. Нөгөө imbalance чинь inversion gap болгоод ороод ирлээ. Inverse болгоод тэгээд lower low гэдээ ороод ирчихэв тийм. За тэгвэл эндээс бид нар за доошо чиглэлийн хөдөлгөөн ирж магадгүй юм байна. Биднэрт хамгийн ойрхон лов цаг болон liquidation байх боломжтой цэгүүд энэ лов байна. Энэ лов байна тийм. Энэ доор нэг хөгдөж амжаагүй fair value gap байна тийм. Эдгээр цэгүүд рүү ирэх магадaltaй гэж үзсэн. За энэ чинь энэ логоо авчих шиг боллоо тийм. Авсан уу? Аваагүй equal log гэсэн. За тэгэхээр за liquidation хамсаа. За одоо нэгэнд энэ логыг хамсан юм чинь sell side хамсаа. Одоо эргээ buy side руу өсөх магадaltaй. Өсөхдөө яаж өсөх вэ гэхээр сая энд бид нарт нөгөө inversion үсгээд өгсөн тийм. Дээрээс нь давхар бид нарт энд уналтын баланс үсгэжлээ. Үлийшээ орж ирээд үндсэн уналт орж ирэх магадaltaй гэдэг. За шууд gap руу орж ирлгүй үндсэн доошо sell side руугаа дайраад ороод ирлээ. За тэгээ энэ дээр давхар бид нарт юу үлдээсэн гэхээр нөгөө volume imbalance гэж нэрлэдэг. Лааны донд үүссэн энэ завсрыг. Энэ бас яг энэ imbalance дээр нь бол ижлэгөөр үүсдэг шээ. Нэг opening range gap чинь бодвол нэг шинэ 7 хоног л нэгдсэн бэл тээ. Дог юм биш. За BC-г нөхцөө одоо бол миний чиглэлийн дагуу sell side-а хамчлаа. Үзүүлэлгэн бол. За monthly-гийн chart-ын дээр хэр юу болж байгаа хараа. Daily доошоо ирчихэж байгаа ч гэсэн monthly олт ирчихтэй бол өсөлттэй байгаа тийм. За weekly-г харчих. Weekly доошоо shift явагдсан юм. Weekly shift явагдаг байна тийм. Үндсэн өсөлт, pullback, өсөлт гэчээд weekly-г хувьд бол энэ бол зөвхөн order block дээр гэж байгаа pullback байна. За энэ дахиад дээш явж ирэх, ороод ирэх магадaltaй юм байна тийм. Миний хувьд бол дээш long гэрэлж байгаа тарах нэ. За дахиад доош хонолт орж ирж байна. Эрт CB үлдээчлээ дахиад нэмэлт дээр. Энэ CB-г нөхөх хөстэй доор бол. Энэ доороо бол liquidation хамчлаа та. Одоо дээшээ өсч гарч ирэх гэсэн. За баланс нь өчлөө. Энд биднэрт breaker байгаа. Одоо daily-гийн хувьд маань chart маань доошоо иргэсэн байна. Гэхдээ энэ low lower high lower low гэчихэд higher high гэдэг нөгөө structure хувьд дээшээ өсөлтийн чиглэл үүсэж байна гэсэн. Бас биднэрт CB байгаа дээр маань нөхөгдөг байгаа volume imbalance байна. Тэгэхээр дараагийн өдрийн хувьд эдгээр gap-ууд руугаа орж ирэх магадaltaй энэ дээр бас нөхөгдөг gap байгаа. Юуг sell харахын хоорондоос бага зэргийн өсөлтийн хөдөлгөөнд бид нар оролцох боломжтой болчихсон гэсэн. За тэр өсөд гарч ирэхдээ өмнөх өдрийнхөө high авчаад өмнөх өдрийн high хамагдаад дараа нас тэр дээрүүдээ өмнөх өдрийнхөө low-ыг авчиж байгаа. Энэ нөгөө түрүүний яриадсан өмнөх cycle-ийнхаа high болон low дээр цугларсан аль аль талын liquidity-г авсан хөдөлгөөн байна гэж уншигт гарна шүү дээ. За энэний дараа бол надад дээшээ энэ том улаан лааны ардаас дээшээ авах хэцүү юм. Дахиад жоохон доошоо харахаар. За low гэчээд хөндлөлт ороод ирсэн. Энэ CB үсгсэн дахиад нэг volume imbalance-тай. Volume imbalance CB-г нөхсөн үргэлжлсэн хөндлөлт орж ирэх нь орж ирсэнгүй. Дээшээ volume imbalance эвдээд гараад ирлээ. Одоо бол надад жоохон өсөлтийн хөдөлгөөн хармаар байна. Хамгийн ойрхон байгаа high low гэх юм бол надад энд байгаа buy side liquidity болж гарч ирж байна. Дээшээ явах нь. Хараад ирлээ те. За одоо buy side хамсэлж одоо sell side руу явах хэрэгтэй те. За тэгвэл бид нарт sell side юу байна гэхээр энд нь хөгдөөгөө BCI. Энд нь хөгдөөгөө BCI. Заавал бүгдийг нөхөх албагүй. Аль нэг нь нөхсөн багтал. Хөндлөлт орж ирэх хэрэгтэй. За хөндлөлт орж ирсэн үргэлжлсэн өсөлт явагдсараа үүний дараа яасан. Энд дахиад нэг BC үсгэжлээ те. За pullback нь орж ирж байгаа. Дахиад жоохон хөндлөлт орж ирж магадгүй юм шиг байна те. Өмнөх BC-ийг эдээ хагчлаа. За энэ дээрээс бол өсөлт эргээ өсөлт гараад ирж байгаа юм чинь хамгийн ойрхон хай манад энэ цэг байна. Одоо хөгдөж амжааг байгаа энэ gap хүртэл өснө гэсэн хаан би гарна.
Доотлын бисиг эхлэн төгчлөө тийм. Окей. Энэ дээшээ волюм талаа гараад ирж байна. Дахиад өсөлтүүд. За бүх fair value cap-а нөхцөн учраас одоо миний хувьд эндээс л дээшээ том өсөлт харна да. Бүр нөө swing гарч яадаг хүмүүс л энэ авис баг байтах та. Окей. Энэ хүртэлтэй. За одоо ингээд liquidation болж байгаа юм да. Жохон томыг тавих хэрэгтэй. За энэ маань яасан гэхээр түрүү энд эвдэлсэн inversion fair value cap respect хийгээд тэгээд rebalance хөдөлгөөн нэлийн гүнзгий орж ирээд өсөлт маань явчихжээ. За энэ өсөлт маань түрүүний харж ирсэн gap руу орж ирэх юм. За liquidation хамчлаа. Одоо энэчнээс жоохон sell side-ийн хөдөлгөөнүүд хаашаа орж ирэх юм. Энд биднэрт нэг юм баланс үлдээчихлээ. Энд нэг хамгатаагүй лов байгаа даа. Эдгээр лов цаг өдрүүд ярих магадaltaй юу. Их мэтчлэн бид нар хөөгөө төгөөд том цагийнхаа чиглэлийг харчнаа. Энэ дундаа нөгөө баг цагийнхаа liquidation хөдөлгөөнүүд өмнөх session-ы high low юу вэ гэдгээ анзаарах гэж байна. За тэр чигтээ өсөлт маань low up өсөж байгаа гэдэг чинь тагийн хувьд бол all time high руугаа ийшээ дараад байгааг шинжээ. Тэр миний хувьд бол энэ логодыг одоо хамж энэ бисийн хүндлэхээс илүү энэ all time high хийх магадлал нь илүү өндөр болчихлоо гэсэн. Багцрын sell side хамлаа all time. Одоо buy side байхгүй юм чинь миний хувьд бол sell side-ийнхаа имбалансуудыг нөхөх магадaltaй. Магадгүй энэчнээс үнэлтийн хөдөлгөөн орж ирэх багтай. За энэ бол бисийг нөхцөн байна. Энэчнээс өсгөхөд бол асуудал байхгүй. Гэхдээ өслөө гэхэд бид нарт байгаа liquidation ганцхан энэ хай болчихж байгаа. All time high учраас жоохон гүнзгий pullback орж ирэх магадaltaй. Ороод ирлээ та. За энэ ч бас breaker болоод ороод ирж байгаа. Энэчнээс ханш үнцэн өсөлт маань одоо үргэлжилсэн дээш явах боломжтой болоод байна. За дахиад all time high. Энэ имбалансыгаа respect хийчлээ та. Дараа нь яасан. Дахиад нэг имбаланс үлдээсэн. За энийхээ өмнө энд үлдээсэн жижигхэн имбаланс respect хийгээд all time high гараад ирлээ та. За одоо л жоохон sell тал руугаа хөдөлгөөн хүлээнэ. Доошо биднэрт shift хийгээд ороод ирлээ та. Энэ имбалансыг нөхчлөө. Эндээс цаашаа дахиад нэмж өсөхгүй юу гэдэг бол жоохон тодорхойгүй гэхдээ хүлээн. Миний хувьд бол энэ маркетын хувьд бол жоохон гүнзгий pullback орж ирэх байх. Яагаад гэвэл хангалттай олон liquidation хамгатаагүй үлдсэн байгаа даа. За энд нэлийн том CB үлдээсэн. CB-ийг rebalance хийсэн. Одоо миний хувьд бол low энэ low үлдээсэн low руугаа дайрах баха. За энийг бол хамчиж байгаа юм. Зонд орж ирэх. За liquidation хамчлаа те. Окей энэ нөгөө эвдэж чадаагүй байгаа имбаланс дотор байгаа юм байна шүү дээ. За энэчнээс хойшоо дахиад үндсэн гүнзгий уналд орж ирэх магадaltaй. Тэрнээс өмнө хаашаа яах вэ? Энд биднэрт CB үлдээсэн байна, энд CB байна. Өшөө хамагдаагүй байгаа хаяад энд нэг байна, энд нэг байна тийм. Эдгээрээс хамчаад үндсэн том уналд орж ирэх магадaltaй гэсэн таамагтай байх хэрэгтэй гэсэн. Имбалансуудаа нөхсөн, хаяадаа хамлалт явагдсан. All time high хийх магадaltaй. Баг цаг дээр shift хийвэл доош хөдөлгөөн харж болно. За sell side орж ирсэн. Магадгүй энэ ловыг авах магадaltaй болоод ороод ирлээ. Тэгээд өнөөдрийн чарт явж байгаа юм байна шүү дээ. Окей, гэх мэтчлэн том цагийнхаа чиглэлийг тухайн өдрийнхөө bias-ыг тодорхойлж болно. Бүр уртын төлөвөө гэсэн. Том цаг дээр нөхөдөөгүй имбаланс байна. Энэ огцон уналд яасан? Бид нарт энэ volume имбалансыг үүсгэж гисэн. Энэ volume имбалансын хаш үүсгэснийхаа тэр даруйдаа үргэлжлээд татаад бүтнөсөн байгаа. Тэр нь volume имбаланс тусахаа юу гэж хэлээд шүү саа. Эргээгээд харах юм бол та энийг анзаарч байгаа. Энэ өслийн дунд үүссэн энэ volume имбаланс маань өөрөө эргээгээд аншийнхаа хувьд эсэргүүцлийн бүс болоход унгааж өгсөн байгаа. Өөр хаа. Одоо шилбэл энэ чигтэн. Энд үүссэн volume имбаланс маань эргээгээд тэр спорт болж ирээд өссөн байгаа. Их мэтчлийн энэ дагийн онцлогууд айгүй чухал нь зүгээр нэг юм хоосон бид нартай энэ гапын дээгүүрээс хамаагүй байдаад байх биш. Яг том
тухайн чиглэлийнхаа дагуу үүсэж байгаа гэпүүд дээрээс бид нар орхон чухал. Тухайн чиглэлийн дагуу үүссэн гэпийг маань үл хөндөлгөөд эвдээд ах юм бол эсрэг чиглэлийн хөдөлгөөнд өгч байгаа гэсэн магтлыг авчиж болно гэсэн. Жишээлбэл энэ дээр бол өсөлтийн чиглэлийн гэпудаа бол тэгэл дээш өсөлттэй яваад шүү дээ. Тэнцэнээс яасан? Өвтөд нэг ч өсөлтийн гэпэн дээрээс өсөж хаяа авалгүй доошоо эвлээд яваад байна гэдэг чинь тэр бол доошоо тренд үсцэн гэдгээр нь аваад өчөж болно гэсэн. Энэ гэп руу орж ирэх нь жоохон харамсалтай л байна. Гэхдээ энд байгаа волюмын балансаа энэ дээр яасан. Спект хийгээд үнцэн онолд орж ирж байгаа байхгүй. Их мэтчлэн бид нар харж болно. Энэ дээр ч гэсэн волюмын баланс байна. Үүнийг яасан спект хий. Тэгэхээр волюмын балансыг бол та зүгээр дээлигээр нь л хараарай. Энд чинь угаасаа 5 минут 1 минут руу ороод ирэхээр эндог инвок мангар том гэп үүсэн. Тэгэхээр тэр дотор та чинь buy sell толгойн нэргэн гэсэн. За ямар ч байсан гих мэтчлэн миний арга барил бол энэ. Тэгээд сая бол ингээд replay mode дээр би өөрийнхөө арилжаа хийдэг чартаа арчиж байгаа учраас амар easy тайлбарлалцлаа. Гэтэ яг үндсэндээ та бол өөрсдөө шинжилгээгээд харахад нэлээд хэцүү. Тийм учраас миний таад өгөх зөвлөгөө гэвэл үнэхээр яг энэ концепцуудынхаа учир логикийг ойлгочих юм бол ардаас нь ядаж нэг 4-5 жилийн хугацааны бактест хийгээрэй. 5 жил бактест хийж байгаа гэсэн үг зүгээр 5 жилийн өмнөх датан дээр бактест хийж байгаа юм шиг. Өөрөө нэг ганц 2 сар бол шаардлагатай байх. Trading view-ийнхаа премиумыг аваад бактест хийж болно. Эсвэл нөгөө forex replay явж байгаа бактест хийж болно. За. Тэгээ бактестийнхаа үр дүн та тодорхой хэмжээний дата цуглуулж чинь тэр датан дээр би одоо яг энэ арга барил ашиглаад тэдэн арилжаанаас тэдний алдлаа. Надад эдгээрүүдээс энэ нь илүү тохиромжтой байна. Би ийм мөнгөний дүрэн баримтлах юм бол дансааш тахгүй тогтмол өгөөчтэй явах боломжтой юм байна. За би угаасаа дараалал тэр хэмжээний алдагдал хүлээх боломжтой гэдгийг мэддэг болчихно. Тийм учраас хамаагүй олон нэг дор олон арилжаанд орохгүй. Дээрэс нь хамаагүй өндөр риск гаргахаа болчихно. Тэгэл ер нь та сахилга баттай авах шаардлагатай болно. Эдгээр зүйлс чинь байхад ер нь бол алцахгүй дээ. Би бол нэг амар ICT-г бол гүнзгийрэлсэн бүр супер дупер супер гай биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол маш олон үзэж маш удаан бактест хийсэн. Өөрийнхөө ашиглах дуртай хэдэн концепцууд орууллаа. ICT маань эндээс цаашаага нэлээд гүнзгийрэн маш олон концепцууд байгаа. Тэр болгоныг сурах шаардлага байхгүй ч гэсэн сурахад илүүдэхгүй тийм. Гол нь та логикийг нь ойлгохоор зүгээр нэг хоосон gap үүслээгээ тэн дээрээс buy sell биш. Зүгээр нэг shift үүслээгээ buy sell биш. Бүх юмнуудаа хослуулж ашиглаарай. Яг энэ liquidation авч гэнэ үү? Яг энэ те өсөлтийн gap маань үнэхээр энэ ханшийг хятад өсгөж чадах уу? Яг энэ трендинг чиглэл иргэсэн үү үгүй юу? Яагаад иргэв? Энэ бүх логик чинь яг ард нь ICT байж байгаа учраас бүгдийг нь ойлгохосоо гэж хүсэж байна. Зүгээр нь хаа хамаагүй юм дээрээс битгий buy dot sell гэдэг. Тэрнээсээ болоод ICT ажиллахгүй байх гэдэг үг битгий хэлээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл би бол өөрөө энэ арга барилыг ашиглаад тодорхой хэмжээнд ашигласан. Яг мэдээж тодорхой хэмжээнд алдагдaltaй үед байгаа. Тэр яг цэвэр хувь хүн танаас өөрөөс чинь таны ашигтай байх, алдагдaltaй байх чинь хамаарх учраас амжилтсаа да. За видеогоо дуусгая. Баярлалаа. Баяртай.